Өвөр Монголын ардын намын дарга ноёнтон Кирээд хөвсгөлд. Өвөр Монголын ардын намын салбарын дарганаар бүх гишүүд Японы парламентын эрхэм хүндэт гишүүд болон дамжигчин найзлараа. Өвөр Монголын ардын нам байгуулагдсан 100 жилийн өөгөд тэмдэглэж байгаа энэхүү маш их утга учиртай цаг мөчид таанатан Америкийн нэгэн улсаас халуун баяр болон гүн талархал дэвшүүлж байна. Намайг Санжаа Алтан гэдэг. Америкийн нэгэн улсын зүүн иргэд байрлах Америкийн монголчуудын соёлын холбоо гэхэд төрийн бус байгууллагын даргын тушаалыг олон жил хариуцж Килийн гаданх Өвөр Монгол, Аран Монгол, Хаймаг, Бурят болон Хазара зэргийн Монгол угсаатны ахын дүүстэйгэн маш ойрхон хамтран ажиллах ирснээр хэлэхэд маш таатай байна. Өвөр Монголын ардын намын хувьд 1997 онд Америкт ажиллаа өрнүүлж эхэлсэн цагаас миний бие тус намын зөвлөлийн хуваар намын удирдах баг болон гишүүдтэй хамтран ажиллаж чадах ядахын хэрээр тус дэм болохыг хичээж ирсэн. Киттийн колонийн ноёрхол дор байгаа 6 сая Өвөр Монгол ахын дүүсийн маань эргэж чөлөө тусгаар технологийн энэхүү ариун дархан түүхт үүргийг 100 жил үргэлж яваа энэ намыг зөвхөн Өвөр монголчууд биш харин бүх Монгол угсаатад баяр талархал болон хайр хүндэтгэл дэвшүүлэх ёстой гэж би хувьдаа боддог юм. Нэн ялангуяа Киттийн колонийн дэглэм Өвөр монголчуудын маань кел соёлыг устгах гэсэн соёлын геноцид явуулж байгаа өнөөдөр Өвөр Монголын эргэж чөлөө тусгаар технологийн тэмцэл ямар их үн цэнтэй гэдгийг бид нар ухах ёстой. Янз бүрийн хүчир бэрхшээлийг даван туулж шаардлага бүхий өөрчлөлт шинжилтийг зоригтой хийж ирсэн намын дарга хөвсгөлд удирдах багийнхан болон бүх гишүүдтэй чин сэтгэлийн баяр талархлаа дахин дэвшүүлэхийн хамт эргэж чөлөө тусгаар технологийн энэхүү эрхэм нандин эрэл хүслэн яасан ч битгий орхигараа гэж хүсэн найддаг байна. Холог хэмээн бууцаг яббас күрию күндэг хэмээн буу шантара өргвэс дагаю гэдэг эзэн Чингисийн алтан сургалыг санаж байгаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.